Зэн эрүүл мэндийн салбарт санаа зовж явдаг л да. Байнга эмчгийн хувьд. Тэгэхээр энэ эрүүл мэндийн яамны удирдлага зохион байгуулалт хариуцлагын асуудал дээр нэлээд анхаарах шаардлагатай. Ямар нэгэн намын харьяалаар ч юм уу танил талаараа одоо мэрэгжлийн ур шалруугаа зарим улсууд зарим салбар дээр очиж байгаа. Орон тооны хэтрэлт ихтэй аймагуудын одоо дүүргүүдийн хотын клиник хэмэдгүүдийн бодис орон тоонд хяналт хийж чаддгүй өөрсдөө хариуцдаг. Уг нь эрүүл мэндийн яамд хяналт шалгалтыг хилцэж байгаа. Дээр чи эрүүл мэндийн сайдын групп шалгалтад очдог байсан. Энийг сэргээ та нар. Тэгэхгүй л энэ байгууллага босохгүй шүү. Бодис орон тооны хэтрэлттэй сая ариун заяаг шөнө ярьж байгаа тэр эрүүл мэндийн даатгалын сан бүр болохгүй нийгэм даатгалын санд хамааруулдаг юм уу? Жилэтсэр тийм одоо хөрөнгө шийдүүлж авчаад дахиж өөр зээлтэй болгоцсон юм. Одоо юмдгүй чинь босохгүй бүх салбар дээр өөртөө. Нийгэм даатгалын шимтгэл өөртөө, татварт өөртөө, эмийн өөртөө. Мөн тээвэр шатхууны хог хаягдлын бүх өөр байна юмдгүйтэр. Энийг анхаарахгүй болохгүй асуудал байгаа. Жишээлбэл орон тооны хэтрэлтэй одоо эмэмдгийн ирсэн газар чи бид нар чинь хэдэн жилийн өмнө 85 орон тоотой баталж ясан байл одоо 140 орон тоотой. Мөн одоо эрүүл мэндийн даатгалын сан эрүүл мэндийн салбарыг ер нь төр анхаарахгүй болохгүй. 26-ны хөгжлийн хөтөлбөр дээр одоо дотоодын нийт төгтөгний одоо нийт төсвийн 3% зарцуулна гэсэн. Дэдгээр эрүүл мэндийн байгуул 6-7%. Энэ дээр энэ эрүүл мэндийн салбарын одоо цайлан хөлс төсвдөр нь анхаарахгүй л ерөөсөө болохгүй. Энийг бас эрүүл мэндийн яам тавих хэрэгтэй. Эмчнэр ч одоо цайлан хөлс нөхөр бага байгаа. Энэ дээр нэлээд анхаарч ажиллах шаардлагатай байгаа. Хамгийн гол нь бодис оронтойг батлуулахгүй энэ эрүүл мэндийн салбар босохгүй. Цайлан нийгэм даатгалын шимтгэл бүх юмны одоо цайлан хөлс юу гүйцэтгэлийн санхүүжилт юм явж штэ. Би түрүүн бас ярьсан. Бис эмнэлгийн төсөв барьж ясны хувьд одоо энийг сайн мэднэ гэсэн. Шаардлагагүй олон оронтой байгаа. Тийм учраас бодис оронтойгоо нийгэм бодлогын байнгаараа эрүүл мэндийн яам, сангийн яам, хөдөлмөрийн яам хамгааллын яам хамтарчиж энийг одоо батлах шаардлагатай. Бодис оронтойгийн сумын эмнэлэг дээр ийм оронтой хэрэгтэй, аймгийн эмнэлэгт ийм оронтой хэрэгтэй, дүүрэгт ийм оронтой хэрэгтэй гэдэг яг юугаараа батлахгүй л энэ чи одоо төсвийн алдагдал байнга явна шүү гэсэн. Энэ дээр нэг анхаарч харж ялгараа гэдгээ.